За гэрийн даалгавар үүсгэхдээ гэрийн даалгавар гэсэн хэсэг рүү ороод эхлээд даалгаврын сангаа үүснэ. Даалгавар нэмэх гэсэн хэсэг дээр даран тухайн даалгаврынхаа нэрийг оруулж өгнө. Даалгаврынхаа нэрийг оруулж өгсөний дараа тухайн даалгавартаа нэмэлт тайлбар оруулж өгөх боломжтой. Нэмэлт тайлбар оруулан үнэлгээний зорилгоо оруулаад төрлийн сонгоод тухайн даалгавартаа хэдэн оноо өгөх вэ гэдэг оноогоо оруулаад татаж буюу татцаа оруулаад өгөх боломжтой. Амжилттай хууллаа гэсэн тохиолдолд тухайн татас дээрээ даран хадгалах гэсэн хэсэг дээр дарснаар даалгаврын сан маань амжилттай үүснэ. Сангаа үүсгэсний дараа даалгавар хуваарлалт гэсэн хэсэг рүү ороод шинээр хуваарлах гэсэн дээр даран оруулах хичээл болон ангиа сонгож өгнө. Мөн адил даалгаврынхаа сан сонгоод хичээлийн улирлаа сонгоод тухайн даалгавар орох эхлэх болон дуусах хугацаагаа сонгож өгөн хадгалах дарснаар даалгавар маань амжилттай үүснэ. Үүссэн даалгаврыг багш засах болон шалган устгах боломжтой. Шалгах гэсэн хэсэг дээр даран тухайн ангийн бүс урштын мэдээлэл харагдана. 20 онооноос үнэлэх гэсэн хэсэг дээр даран даалгаврын төлөв хийсэн тохиолдолд хийсэн болон тооцсон оноогоо сонгож өгөөд багшийн нэмэлт тайлбараа оруулаад хадгалах дарснаар даалгавраа үнэлээд явах боломжтой.